Монголын хип-хопын үрд дурсагдах домог ноён Ice Cool-ийн урлаг дөвлүүлсэн үн цэнэ үнэнч сэтгэл түүний гэгээн дурсгалд гүнээ гүнтгэл үзүүлж байна. Би YouTube-ээр News Sack-ын Монголын хип-хопын 7 хоног бүрийн товчтой мэдээлэлтэй тав тамирал. За тэгэхээр хамгийн ихний сэдэв бол рэпер G-Lock-тай холбогдож байгаа. Тэгээд Lock-ийн хувьд бол сүүлийн үед ерөнхийдөө бол маш чимээгүй байсан. Уран бүтээл огт хийхгүй ч гэдэм үү те. Ерөнхийдөө бол зах зээл дээр Lock-ийн хувьд маш чимээгүй байлаа. Гэхдээ саяхан Lock-ийн бол ерөнхийдөө нэг иймэрхүү стори хийж сонсогч болон фэнүүдтэй бол баг зэргийн хүлээлтийг үүсгэсэн. За Lock-ийн хувьд бол нөгөө Instagram хаягн дээрээ анхаараа G-Lock тоглоомдоо үлсгэлэн иргэн гэж байгаа шүү гинэ. За нэг иймэрхүү сториг бол хийсэн байгаа. За энэ стори бол мэдээж түүний сонсогчдын анхаарлыг бол маш ихээр татсан. Тэгээ цаадны чувд бол баг 2025 он гараад огт дуу хийгээгүй. Ерөнхийдөө бол өвжимоп ч юм уу те одоо 168 мотор ч гэдэм үү иймэрхүү бүлгэмүүдээс бол төр зөр нэрээ татчихсан байгаа. Одоогийн байдлаар бол ерөнхийдөө миний мэдж байгаагаар соло уран бүтээлч гэж явж байгаа бах. Lock-ийн хувьд бол сүүлийн үед бүр өөрийнхөө албан ёсны Instagram хаягаа чачгалахаа байсан. Ерөнхийдөө бол маш чимээгүй нам гүн байдалтай байгаа. Харин одоо нэг анхаарал татж байгаа зүйл нь за Lock-ийн нэг иймэрхүү сүртэй стори хийж харин яг тэр сүртэй стори шиг гэж үү те тэгж гоё комбек хийж чадах уу гэдэг бол зүйл байгаа. За мэдээж Lock-ийн хувьд бол төрөл төрлийн флоу ч байд юм уу те төрөл төрлийн ерөнхийдөө хоолойны өнгө аясыг бол гаргаж өгүүлдэг рэпер байгаа. Ерөнхийдөө бол нэлээд хип-хоп дуугаар эргэн ирэх юм болов уу гэж бодож байна. Энэ сторин дээр байгаа нь хоочон ч юм уу те ерөнхийдөө өөрийнх нь бичсэн үгийг харахад бол за ямар ч байсан энэ 7 хоногт рэпер Lock-тэй холбоотой иймэрхүү мэдээлэл цацагдлаа. Ингээд дараагийн сэдвээр орцгоё. За бичлэгний маань дараагийн сэдв бол Бэ Тамиртай холбогдож байгаа. Тэгээд Бэ Тамирын хувьд бол та бүхэн мэдж байгаа 2025 горсноос хойш стори болон өөрийнхөө хэлэх үг за тэгээд уран бүтээлээр бол маш идэвхтэй байгаа. Тэгээд мөнгө үүн дээр нэмээд өөрийнх нь Америк зохиож байгаа жижиг том ивентүүдийг нь бас яхаарахгүй онцлох хэрэгтэй баг. За саяхан Чикаго хотод бол Бэ Тамир өөрийн нэгэн ивентээ зохиосон байлээ. Тэгээд монголчуудыгаа урьдсан байлээ, өөрөө дуусан байлээ. Энэ бүхнийг үзэж сонирхсан манай нэгэн сувгийн сонсогч маань иймэрхүү бичлэгээ уулсан. Бэ Тамирыг бол хамгийн анх тайзан дээр дуулж байгаа. Тайзан дээр яг хэрхэн дуулдаг те лайв перформанс яг хэрхэн явдаг талаар бол бид нэр өмнө жил харсан. Ерөнхийдөө бол тун дайжгүй явж ирснийг та бүхэн санаж байгаа бох. Энэ дээр ч гэсэн ерөнхийдөө бол тун дайжгүй шүү. Харин түүнтэй холбоотой ахин нэгэн мэдээлэл нь түүний сторинууд байгаа. Ерөнхийдөө бол Бэ Тамир өмнө 7 хоногт бол тун хурц стори хийсэн. Хүүхдийн баяраараа дуулуулахгүй гинлээ. Одоо яана вэ? Яаж амьдрах вэ? Яг голыг олоод аваад хайчлаа шүү. Дампур сайнс та Монголын төрмөн өршөө. Хүүхдийн баяраараа дуулуулахгүй юм чинь OnlyFans шай дөө. Нэг өвс мөвсөд дуулаад үзэ бөөн хачин гаж педо хүмүүсээр дүүрсэн хөгшин балер ахнараа дийлэхгүй байж бас хар тамхитай тэмцэхийг шагаад бро өөр ажил олж хий. Жохон охин оролцсон стандараа битүү сул яваал те. Бөөн авилгал энтер. Тэмцэх юмаа олж ядсан стандар бай. Хар тамхи энтернээ сүртэй сонсогдоод худлаа та нарыг сатаруулаа шаагаад. Би чаваас өвс татаад ажилтай амьдралтай хүүхдээ өсгөөл мөнгө олоол. Хажуугаар нь их орон морон гэж шаагаал байж штэ. За Тамирын хувьд бол нэг иймэрхүү стори хийсэн байгаа. Өмнө 7 хоногт бас Бэ Тамир ямар IG стори хийж байсныг ерөнхийдөө та бүхэн санаж байгаа байх өмнө 7 хоногийн базаагаар гарсан. Яг энэ зүйл дээр бол Бэ Тамирын үзэл бодол маш хатуу үзэл бодолтой маш хатуу бат бүх зогсдог гэдгийг бол хэдүүл аль хэдийн мэддэг болсон. Би өмнө 7 хоногийнхаа базааныхаа комент хэсгийг харсан байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө те чи амар нуршаад байна. Бичлэг чи яалаж 21 минут хүрэхгүй байсан. Чи ерөнхийдөө бол дийлинх дээр нь айгүй хэрчлээ гэдэг маш олон нуршсан гэдэг сэтгэл байсан учраас ерөнхийдөө цаад дээр чи нэг олон юм ярихгүй.
Ямар ч 7 хоногийн базаа нуршихгүй товч бөгөө тодорхой явна. За ингээд дараагийн сэдвээр орцгоё. За дараагийн сэдв бол энэ зуны хамгийн халуухан тоглолтуудын нэг 113-тай холбогдож байгаа зуны зугаа. За зуны зугаа болон 113 бол тасралтгүй маш олон лайв ч гэдэг юм уу те маш олон интронуудыг бол араас нь цацж гин маш олон постеруудыг бас цацж гин. За яг энэтэй холбоотой энэ 7 хоногт бол 113 өөрийнхөө Instagram дээр лайв хийгээд зуны зугаатай холбоотой асуулт хариултыг хариулсан. Rockbait-тэй хамтрал байгаа юм. За юм байхгүй дээ. Цадах чинь тэгээд микрофоны ард хоёрыг хийгээдсэн тэгээд би болохоор тийм ремикс хийхгүй зөвшин юм хийвэл юм л гэж хэлсэн. Би та нарт амар сонирм мэдээ доолохгүй бас тун удахгүй 5 сар гараад миний бас нэг цүн тооны нэрч хүмүүс бэлгэлэх болно рандомор. Тэр нь юу вэ гэвэл сараа. Энийг одоо би өөрөө энэ тийм ингэж бодсон байгаа. Энэ ямар цаг вэ гэхээр энэ зөвхөн шүн сэрүүн байдаг хүмүүс цаг юм байгаамаа. Тэгээд энэ чинь би бас яаж зүгээр бах уу гэд би шүлгийг дөнгөрөх цагийн зүг би шүлгшгийн ундардаг цагаан сүү гэж бичглээ зүгээр үстэй. Тэгээд нэг юм цаг 5 сар гараад рандомор маш цөөхөн тооны хүмүүст. Тэгээд мэдээж тасбар авсан хүмүүст рандомор шалгаруулаад бэлгэлэх болно. Өнөөний зугаа дээр сюрприз байгаа юу гэнэ. Яа сюрприз маань хамгийн том сюрприз маань нэг ноцлог артист байгаа. Та нарт таалагдах баха. Тэгээд мөн 113-тай холбоотой бас нэг иймэрхүү тийзер бичлэгийг бол цацсан байгаа. Миний бодлоор бол магадгүй те энэ бичлэг бол зуны зугаатай холбоотой хамгийн гоё тийзер бичлэгүүдийн нэг болсон. Яхаар гутган дайжгүй бичлэг болсон. Хийж байна. Өдөртөө амьдрал хийж байна. Бүрүүлээд байна. Ингэхнээс татвар аван дээр нь бас рэп хийчихэл заасан байлээ. Бонсотой зүг харахгүй шинээр хар багжуулж орж ирээ минь райм бүхий шатсан байлээ. Ичгүүртэй тэмдрүүлэн гоо харах эцгүй болсныг ТV-сээр нэвтрүүлээ. Хэлхийг хүссэн үгийг хэлдэг байх эрхтэй хүмүүс ягаад гэвэл цагаан дээр хараар бичсэн байгаа чамайг амьд явах хэрэгтэй, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Тэ? За, би билээ. 408 дүүрэг 21 аймаг төв цэнгэлэг хүрээлэн 2025 оны 5 сарын 31-нд хараад уншиж бүх чиглэлний ханийн дигэр дуудаж дөрөх цэнгэлэн бүх түрээд автага ирцодох айцгүй нэг шантрал бүхнээ зуны зугаа Зуны зугаа болгон 113-тай холбоотой шуун мэдээллүүдийг сонсоход болоод тэрээр бол бэлтгэлдээ орчихсон бэлтгэл бол тун дайжгүй хангагдаад явж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ерөнхийдөө бол бэлтгэлийг бол маш ихээр хийж байгаа гэсэн сураг байгаа. Зуны зугаагийн хувьд бол та бүхэн аль хэдийн мэддэг болсон 5 сарын 31-нд төв цэнгэлт хүрээлэнд болно. Одоо ердөө 1 сар 2-3 хоногийн хугацаа үлдлээ та бүхэн тасалбараа авгаа бол яраарай. За тасалбарын мэдээлэл бол Shopee-ийн мөн болон GS25-ийн Монгол дахь бүх салбараар худалдаалагдж байгаа. Энгийн нэг хүний тикет бол 69,000 төгрөг, VIP тасалбар бол 500,000 төгрөг гэж байгаа. Тэснээс VIP тасалбар худалдан авсан бүх хүмүүстээ өөрийн мерчендайсыг бол 113 бэлгэлж байгаа юм байна. New Brand Цэгмэн гэх сайт дээр 113-ын бол тоглолтын мерчендайсууд гарсан байсан. Худи болон t-shirt-үүд бол байгааг та бүхэн харж байгаа байх. За үнийн мэдээлэл нь бол нэг иймэрхүү байгаа. За тэгээд энэ 7 хоногт 5 сарын хамгийн өндөр хүлээлттэй байгаа тоглолтуудын нэг зуны зугаатай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд цацагдлаа. Тасалбар авгаал залуусаа гэрс аваарай. Яараарай. За дараагийн сэдэв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. Тэгээд цаачин саяхан халанцуу яриаг гэдэг нэвтрүүлэгт ороод Rockbait талаар нэг иймэрхүү зүйлийг ярьсан байна л да. Тэрэн дээр нөгөө Boggy-тэй хийсэн дуугийн чинь талаар ярьж байсан байхгүй. 40 хипхоп юу лээ? Тэ 40 зарим нэгэн 40 рэпертэй үзэн сэрүүн зүүдэндээ гэж юу? Тий. Зүгээр тэр нөгөө Rockbait дуу гэдэг байхгүй 40 rappers гэж байна лээ. Ер нь бол би яг үнийг сонсоочгүй. Гэтэ би тэр нэрийг харжсэн амар их дурддагдсан. Тэгээд 40 rappers гэдэг. Тэгээд бодвол 40 rappers наа барахгүй гэдэг дуул юм шиг байлээ л дээ. Тэгэл Rockbait хийсэн. Ер нь бол зарим нэг 40 rapper өөрхөө сэрүүн зүүдэндээ 40 rapperтэй зарим нэг нь үзэлцээд байждаг гэдэг л. Садгаруугаа дийсэлж байгаа тийм. Тэ. Дийслэн чаашаа. Дийсэл. Одоо санчлаа. Би нэрээ утгын санчлаа. Тэгсэн чинь нөгөө Flat 2-ыг найзууд гээд тэгээ найзыгаа гинжээ өмөөрлөө гэсэн байсан байхгүй. Яг өмөрсөн бишээ. Тэгэл бас тэр бол гэхдээ яг үнний хэлэхэд бол Rockbait намайг тэр юун дээрээ тэр Flat 2-ийн тэр нэг хэсэг болсон юм дээрээ өөрөөхөө тэр дис дээрээ намайг авчулсан байсан.
Тийм учраас би хариуг нь барьсан болохоос биш би төрүүлж ч юм уу би үг хатгаагүй. Би зүгээр над руу нэг ганц хоёр мөрөн дээр намайг дуртацсан байсан учраас би зүгээр бас нэг ганц мөрөн дээр хариу нь барьсан. Гэхдээ би энэ одоо ингээд хипхоп урлагт байдаг яг энэ DC урлагийг энийг би аюу гоё соёл гэж боддгоо. Надад бол их гоё санагддаг. Гэхдээ Rocket Bee бид нар ч уулан тэгээд бас хэсэг хамтдаа бид нар чинь UB Comedy-гийн манай Бата бид нар чинь CS:GO-ийн нэг групптэй бид нар ч оройдоо хамт ингээ контр тоглолдог тийм контр хамтрагчнэр байсан шүү дээ. Тэр биф эхлэх хүртэл. За. Тэ. Тэгээд тэрнээс олж бид нар чи ингээ хагаралтаж ботролтаад одоо ингээ нэг юм бивнэ жисэн хүмүүс болчихсон. Тэгээ уул нь бид нар чи ингээ тэр нэг террор явж шүү. Тэр ингээ байждаг хүмүүс байсан шүү дээ. Орой болгон унтахынхаа өмнө. Төрдөг дээр сэрэн төрдөг дээр за яваарай. За нэг гिचээд гिचээгээ. Тэгээд тоглож идэг хүмүүс. Тэгээд одоо ингээ нөгөөдгөн ч нөгөө группээс гарч марцсан тэгээд. Тийм л байдалтай байж. Түүний ярьж байгаагаар Rocket Bee Flat-тай зориулсан дийсэн дээр миний нэрийг хавчуулсан учраас би ерөнхийдөө бас хариу одоо дискийн цаашаа энэ ерөнхийдөө би ингэж хариу хавчуулсан гэдэг зүйлийг бол ярьж байгаа. За мэдээж энэ нь бол ерөнхийдөө ойлгомжтой байсан. Зарим хүмүүс бол тийм мэдээж найзыгаа өмөрлөө ч гэдэм үү нэг иймэрхүү хандлагатай байсан. Бид ч гэсэн ерөнхийдөө тэгж бодож байсан бол цааш ерөнхийдөө бол энэ бүхний хариултыг бол үгээр хэлчих шиг боллоо. За нэгэн л энэ сэдвийг ярьсан учраас Rocket Bee ахын талаар ерөнхийдөө би нэг сонсон мэдээлэл та бүхэндээ хүргэе. Нэг иймэрхүү шоу мэдээлэл байгаа шүү. Тэр нь юу гэхлээр те өмнө жил болоо цаашин тоглолтоо хийсэн тэнгуут ерөнхийдөө сүүлийнх нь хамгийн сүүлийн тоглолт нь болсон ахиж бол Rocket Bee гэдэг дүр байхгүй. Rocket Bee үхсэн те ахиж тоглолт хийхгүй, ахиж дуу хийхгүй. Ерөнхийдөө last dance хийсэн гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Яг энэ сэдв дээрээс сонсогчдын зарим нэгэн сэтгэлийг харахад бол гинжээ чи те ингээл ганц хоёр мөр зүр хайж яхаар шууд цаад руугаа ингээд дис дуу хийгээч зоригтой хөдлөөч гэсэн маш олон сэтгэлдлүүд байсан. Гэхдээ рэпер гинжинг бол би ерөөсөө тэгнэ гэж бодохгүй байна. За тэгээд энэ 7 хоногт рэпер гинжин болон Rocket Bee холбоотой иймэрхүү мэдээлэл цацагдаад өнгөрлөө. За дараагийн сэдв бол Монголын R&B King BX ахтай холбогдож байгаа цаадны чинь шинэ уран бүтээлтэй холбогдож байгаа. За BX хувьд бол та бүхэн мэдж байгаа ерөнхийдөө маш олон жил дуу хийгээгүй. Гэхдээ сүүлдээ одоо In the House хэмээх киноны интрог хийгээд их завхгүй ахтай хийгээд ерөнхийдөө бол эргээд урлагтаа хөл тавьж байгаагаа албан ёсоор зарлчихсан. Сонсогчдын хүлээлт бол 1-2 жилийн хооронд BX ахын тоглолт цэнгэлдэх болохыг бол маш олноор хүлээж байгаа. За үүнийг ч бол ерөнхийдөө би бараг л базаа бүр дээрээ ярьж байгааг та бүхэн ажигласан баг. Харин түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол BX ахын хувьд таймнаа хэмээх залуутай хамт Америкаас өөрийн уран бүтээлийг бол цацгаар болсон байгаа. За энэ уран бүтээлийн нэр нь бол Midnight хэмээх нэртэй уран бүтээл байгаа. BX ахын шинэ уран бүтээл яг ямар хуу дуу гарах гээд байна вэ? Хэдүүл яг одоо тийсэр бичлэгийг нь үзье. Midnight хэмээх дууны тийсрийг үзэж байхад Club Banger тэгээд бас pop болох нь бол ерөөхдөө ойлгомжтой болж байна. Яг энэ дээрээс харахад бол бид нар удаан хугацаанд хараагүй BX-ийг ахин нэг харах боломж олдож байгаа шүү байна. Таймны хэмээх бас шинэ уран бүтээлч магадгүй бас гэхдээ өмнө дуу хийсэн байж магадгүй шүү. Ерөөхдөө миний хувьд бол яг анхудаага харж байгаа учраас тэгж ярьж байгаа. Шинэ уран бүтээлчийг бол яг ямар хуу өнгө аястай явах нь уу, ямар хуу явах нь уу. За энэ бүхэн дээр бол ерөөхдөө айгүй тийм том хүлээлт тавьсан байж байна. Midnight хэмээх дууны хувьд BX ахын өөрийнх нь албан ёсны YouTube channel-аас бол цацагдах сураг байгаа. За тэгээд ямар ч байсан сонсогч бид нэр ойрын хугацаанд BX ахын цоо шинэхэн уран бүтээлийг хүлээн авч сонсох нэ. За ингээд дараагийн сэдв. Энэ 7 хоногийн базаа бичлэгний маань хамгийн сүүлийн сэдв залуу рэпер KK-тэй холбогдож байгаа. KK-ийн хувьд бол саяхан өөрийнхөө Instagram хуудсан дээр анхаарал татах үедээ хит хитэн стори хийсэн. За тэгээд яг ямар стори байсан бэ? Зүгээр нэг хөгжим хийгээд явчихдаг биш. Хажуугаар нь маш олон асуудалтай тулгардаг юм байна. Зовхыг нь ганцаараа зовоод жаргалаа олуулаа идлээд байдгийн байна лээ. Өвси Янг гэж байхгүй болсон шүү. Энд бол ямар ч жүжиг биш. Эргэж буцсан ч гэж байхгүй. Хэлсэн бол хэлсэн, хэлсэндээ одоо би ганцаараа юм хийнэ. Ийм дүгнэлтэнд хүрсэн чинь олон хүмүүс алан зодно гэж сүрдүүлж байгаа. Надад ямар нэг юм тохиолдвол шууд тэр хүмүүстэй холбоотой шүү. Хинтэй ч дайн байлдаан хиймэргүй байна. Зөвхөн хөгжим гэдэг хайртай зүйлийнхээ төлөө амьдрий гэж шийдсэн.
Хинд ч ямар ч муу мухай зүйл хийж хор хутгаж гүйгээгүй. Хинд ч юу ч гэж худлаа хэлээгүй гэдгээ амлая. Зүгээр ганцаараа хөгжмөө хийхээр шийдсэн гиснээс хинд ч гомцсон, ууралсан, салсан, муудалцсан гэж яриаггүй шүү. Ганцаараа юмаа хийхээр болсон гэсэн чинь ойр ганцаараа болсон гэж бодоод байх шиг байна. Миний ард зөндөө хүн байгаа. Бид нар одоо өшөө илүү хөдөлмөрлөхөөр шийдсэн байгаа. Удахгүй зөвхөн чанартай зүйлсээр уулзцгаая. За нэг иймэрхүү сториг бол KK хийсэн байгаа. Түүний энэ сториноос бол онцлог хит хитэн зүйлс байна. За нэг нь бол тэ мэдээж яа харахгүй өвси янг гэж ахиж байхгүй болсон. Эргэж ахиж нийлэнч байдаг юм уу те. Тиймэрхүү юмрээс огт байхгүй. Хэлсэн бол хэлсэн, дууссан бол дууссан. За нэг иймэрхүү маш том мэдээлэл хэлээ. Миний санаж байгаагаар бол Boyer, KK, Pogjo. За энэ гурван залуус бол анх өвси янгийн эхлүүлээд бол хипхоп хийгээд явж исэн. Ерөнхийдөө бол тун дэжгүй амжилттай байсан. Гарч ирсэн ондоо яа харахгүй Rookie of the Year авах хэмжээний маш хүчтэй байсан. Тун дэжгүй байсан. Мэдээж өвси янгийн хувьд бол яг яагаад тарчуу генетик юунаас болов те дотор нь яг юу болоод иймэрхүү үйлдэл, иймэрхүү мэдээллийг гаргах болов нарийн ширийн зүйлсийг нь бол би ерөөсөө огт мэдэхгүй байна. За үүнтэй холбоотой нэгэн ярилцлага үүн дээр нэмийг гэх юм бол KK-г ерөнхийдөө те нэгэн клубд бас дуулаа явж хахад нь би цааднаас чинь яг иймэрхүү яриа авсан. За энэ яриан дээр бол би те одоо Pogjo-тай үүссэн beef ч гэдэг юм уу те энэ бүх ерөнхийдөө яг юунаас болсон бэ хизээ дуусгаж гэдэг юм уу. За нэг иймэрхүү яриа бол авсан байгаа цаг үеийн асуудлаар. Тоо хоёрын харилцаа яг бодит амьдрал дээр бас хэцүү байгаад байгаа юм. Эсвэл энэ бүхэн те зөвөр нэг юм жоохон кино ийм жүжиглэлт маягийн яваад байна. Хүмүүс бас тэгж их хардж байна. Ааха. Ерөөсөө жүжиглсэн юм бол байхгүй. Тийм тэгээд үнэхээр ойлголцож чадаагүй болохоор тиймэрхүү жоохон үл ойлголцол үүссэн. Тэгээд ерөнхий хийх ёстой юмнуудаа хийгээл явахаар болсон. Тэгээд хамтарч ажиллахад ер нь бол ойлголцож тохиролцоогүй гэсэн үг. Одоо гэхдээ ер нь бол нэг хувийн янз бүрийн асуудалгүй. Тий, одоо болоод ойлголцоод гар үлээ барилцаад ойлголцсон. Rapper KK-ийн ярилцлага болон энэ бүх сториноос харахад цаа чи ерөнхийдөө бол тэ хинтэй ч ингэж beef байхгүй шүү. Нэг янз бүрийн би хинт ч уурлаагүй, гомдоогүй. Тэ бүгднтэй нь бол ерөнхийдөө ингээ уучраа олцсон. Тэгээд өвси анги гэж ахиж байхгүй. Би соло уран бүтээлүүдээр зөвхөн чанартай зүйлийг хийнэ. За ерөнхийдөө бол товч утгаараа яг нэг иймэрхүү зүйлс бол болоод өнгөрсөн байна. KK-тэй холбоотой. Boyer болон KK за эдгээр залуучуудад би бол маш их дуртай. Тэгээд ерөнхийдөө өвси ангийн drill надад хамгийн их таалагддаг байсан. Гэхдээ drill дууга цацсан гэсээр байгаа л ерөнхийдөө бол ингээ цацахгүй тэр чигээрээ тараад бүр тэр дуумыг цацахгүй худлаа болчих шиг боллоо л да. KK bro гэхдээ чи энэ бичлэгийг үзэж байгаа бол заавал тэр drill дуугаа цацаарай. Тэгээд drill дууг чинь сонсомоор байгаа надаас ахуулаад маш олон залуус байгаа гэдгийг хэлмээр байна. KK Boyer хоёрт. Энэ 7 хоногийн Монголын хипхопын товчтой мэдээлэл базаа бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Subscribe дарахаа бүгд мартаарай. Suck out. Түрэштэй үзэгчтэй.